зарим залуучууд энэ төр бол энэ бүр одоо энэ далайн мулаа гатлаад л халуун дулаан оронд хурим хийгээд ирлээ. Тийм хурим сайхан боллоо. Энэ тэнд жинхэнэ Монгол хурим боллоо энэ төр гэдэг юмнууд яваад идэг. Энийг бол Монгол хурим гэж хэлэхгүй. Миний хувьд бол би нэг Вьетнам хурим хөтлсөн чи тэнд байхад нөгөө эндээс чи урлагийнхныг аваад очиход бас энэ зардал мөнгөний хэмнэлтээ яваад донготой дандаа тэндээс Вьетнамын одоо урлагийн одууд Вьетнамын voice ялагч гинөө тийм хүмүүсийг одоо ингээд авчираа дуулуулж яхад бол надад бол нэг арай өөр мэдрэмж өгөөдсөн. Хормыг бол би нэг гадагшаа гэдэг дээр их дэмждэггүй. Сүүлийн 3 жил ингээд зүүн өмнөд Аз руу хормын зургууд их авсан, хормонд очсон, хормын өмнөх зараагүй авалтууд явсан. Тэнд хормилж байгаа асуудыг харахад яг нэг Монгол яс дутаад одоо Монгол ах бай, Монгол үр соёл тэнд жоохон дутагдaltaй харагддаг. Тэгээ сүүлийн жилүүдэд хүмүүс одоо нэг гадаадад их хурмаа их одоо мод гэх юм уу maaхан чинь нэг их даган дуурайдаг. Тийм зүйл их одоо газар авч ийн. Бид нар зэн давлгаанд одоо өртөж бас энэ зүүн Азийн орнуудад Таиланд, Вьетнам, Хонконг, Сингапур гэдэг газруудад бас энэ чиглэлээр ажилласан. Тэгээ энэ хугацаанд бол юуг хамгийн сайн ойлгосон бэ гэхээр за тэнд бол энэ хурмын зураг авалт, видео бичлэгийг бол одоо маш их гоё хийж, тэд нар бол маш их гоё болох юм байна. Бидний яг одоо үндсэн энэ хурмын ёслол бол яг энэ нөгөө дорны соёлоороо, өвөр уламжлалаараа хийх нь одоо маш зөв юм байна. Энэ бол бидний өөрчилж болохгүй тэр ариун нандин одоо өв уламжлал тий бэлгэдлийн чанартай зан үйлүүд эднэрийг бид нар заавал гүйцэтгэж ээж одоо тухайн хосуудын амьдралд эргээд тэр нь сайн сайхнаар нөлөөлөх юм байна гэдгийг л да сүүлийн үед их ойлгож байна.